За та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе. За өнгөрсөн намрын чуулганы сурлагаанаар Зүүн бүсийн гишүүд өөрсдийн одоо сонгогдсон тойргийн бүх сум багуудад очиж энэ их хурлаас авч хэрэгжүүлж байгаа энэ хууль тогтоол засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар бас нэлээд танилцуулга хийж нэлээд уулзалтуудыг 30 гаруй хоногийн хугацаанд зохион байгууллаа. Тэгээ эндээс нэг олон зүйлүүд харагдаж байна. Намар бид нэр хамтарсан засгийн газар, за түүний хамтарсан засгийн газрын мөрийн хөтөлбөр, за дагалдуулаад 14 мега төслийн асуудлыг ингээ батлаад ирлээ гэд 8-9 сар сумдуудад очиод иргэдтэй уулзаад танилцуулахад бол тэр хүмүүст бол нэг тийм их ихтгэлтэй байгаагүй. Яг гэвэл энэ ч одоо бараг 30 эдтэй цэл залуу байсан хүнийг 60 хүрчээд ахтан дахиад энийг хийнэ гэд ярихаар ер нь дахиад нөгөө нэг ярьдгаа ярьж ийн гэсэн. Ийм л одоо дүр зурагтай уулзалтууд намар болж исэн байгаа. Саяны энэ харин уулзалтаар үнэхээр энэ 14 мега төслийн ингээд нэг 10 хэрэгжээд 4 нь хэрэгжээд эхэллээ гэд ингээ ярихаар бол иргэд олон нийт энэ ч бас нэрээ нэг яваад эхэлчих юм бэ шүү гэсэн ийм бас итгэл төрж байгаа юм байна гэдг нь бол бас харагдаж байгаа. Нөгөө талдаа бас нэг зүйлийг иргэд бол бидэнд нэлээд сайн загч байгаа нь энэ уул уурхайн энэ салбарын асуудал тэр дундаа үндэсний баялагын сангийн хуулийн хэрэгжилтийн асуудал дээр их хурлын гишүүд маш тийм нухацтай андараа. Энэ бол одоо олон түмэн бас энэ байгалийн баялагаас ашиг хүртэж эхлэх энэ том хууль юм биш үү гэдэг ийм зүйлийг бас бидэнд хэлж яриа захиад ингээ байж. Тэгээ би эндээс нэг 2-3 зүйлийг асууж тодруулах гэдэг. Ерөнхий сайдыг энэ холболтын гэрээ байгуулах тэр үйл явцыг бид чуулган завсралцсан учраас хэвлэлийн одоо юмас нэлээд сайн анхааралтай ажиллаж ялаа л. Эндээс нэг 2 мессеж өгж гэнэ гэж би ойлгосон. За нэгдүгээр тул мэдээж энэ нүүрсний олборлолт энэ юмнууд сайжирна. Хоёрдугаар тэр эрчим хүчтэй холбоотой асуудлууд бас давхар шийдэгдэх юм байна гэсэн. Сая доржгон цайд хариулчлаа. Гурав дахь нь бол одоо таны шинжилгээ мэнчилгээнд дэрч орж исэн энэ татвар нийгмийн даатгалын энэ шинжилгээний асуудлууд энэ бас орон зай бидэнд гаргаж ийна гэсэн ийм зүйлийг хэлсэн. Тэгэхээр энэ ер нь цаашдаа ямар одоо байдалтай явах юм бэ гэсэн нэг дэх асуулт байгаа. Хоёр дахь нь бол за одоо ингээ 20-30 жил яригдсан энэ төслүүд ингээ амжилттай хэрэгжиж эхэллээ. Одоо 14-өөсөө 4-ийг хасгаар цаана 10 үлдлээ. Энэ одоо парламентаар хаврын чуулганаар энэ 10 үлдэж байгаа 10 төслөөс аль ямар төслүүд нь орж ирэх юм бэ гэдэг ийм бас асуулт байна. За гуравт нь бол бидний уулзалтан дээр маш ихээр яригдж байгаа нэг зүйл бол ер нь энэ 1072 хувьцааныхаа асуудлыг иргэд олон нийт тухайн үед бол нэг тийм ойшоож байгаачгүй юм байна. Магадгүй тэр нөгөө цэнхэр ягаан дасалбар шиг нэг тийм хүртээмжтэй биш гэсэн иймэрхүү одоо хандлагатай байсан бол энэ нүүрсний хулгай зогсоосноос ард дээр одоо энэ жил болгон олгож байгаа олгохдоо жил болгон нэмэгдэж байгаа ноогдол ашигын асуудлууд бол иргэдэд маш том одоо мессеж өгсөн байна. Үнэхээр бол энэ бол миний өмчим. Өмчөө одоо ер нь цаашаа хянана гэсэн ийм л одоо зүйлийг ярьж байна. За үүнийг дагалдуулаад нэг зүйл очисон сум болгонд ялангуяа манай ахмадуудаас яригдж байгаа нэг зүйл бол 1072 хувьцааны эзэн болсон ч тэр 15 онд баха сай хувьцаа гэж нэг юм гаргаад эргүүлээд нөгөө хувьцааг нь төр худалдаад авцсан хүмүүсийн асуудал. Энэ хүмүүс одоо бид нар одоо яах вэ? Хувьцаандаа эзэн болмоор байна гэдэг. Энд ч одоо анх нөгөө нэг 60 эдэн мянгаыг өгөх шоолж исэн бол эн чинь 200 хэд болоод энэ жил 350 болоод одоо энэ холболтын ард дээр хэд болж өсөхийг бас таашгүй шүү дээ. Тийм учраас бол энэ нэг 3 асуудал, энэ нийгмийн даатгалын асуудал, татварын асуудал, хоёрдугаарт үлдэж байгаа 10-аас хэдэн одоо хаврын чуулганаар орж ирэх юм. Гуравт тэр 1072 хувьцаагаа өгсөн хүмүүсийн асуудал яах вэ гэсэн 3 асуулт. За ерөнхий сайд хариулт өгье. За эдгээр гишүүний асуултанд хариулъя. За хүний амьдралын чанар шиг том мега төсөл гэж хаанч байхгүй. Тийм учраас энэ бүх одоо мега төслүүд цаана амьдралын чанар, орон сууцжуулалт, сургууль цэцэрлэг энэ бүх асуудлыг шийдэхийн төлөө байна. Тийм учраас эдийн засгаа тэлэх ёстой, мөнгөтэй болох ёстой л гэдэг ийм бодлого. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 3 жилийн өмнө 40 их найд байсан, одоо 80 их найд 2 дахин дэлцсэн байна. Яаж бид нар энэ эдийн засгийнхаа бааз суурийг хадгалах вэ? Яаж бид нар дутуу байгаа дэд бүтцийн асуудлаа хурдан шийдвэрлэх вэ? Бидэрт нэг 150 орчим мянган айлын орон сууц хэрэгтэй.
аймагуудтай хоорондоо холбогдсон бомбтойгоо холбогдсон нийслэл Улаанбаатар хотыг бүтэн за бүр байлээ гэхэд хагас тойрсон замууд хэрэгтэй. Улаанбаатар болон одоо Улаанбаатарыг тойрсон гэр хорооллыг холбох дэд бүтц хэрэгтэй. Энэ бүх зүйлийг шийдэхэд 10 тэрбум доллар хэрэгтэй. Хамгийн багадаа. Яаж шийдэх вэ? Төсвөөс шийдэх үү? Боломжгүй эдийн засагт хилжиж шийдэгдэнэ. Тийм учраас л энэ мега төслүүд бүгдээрээ л одоо эдийн засгийнхаа багтаамжийг дэлхийн төлөө, татварын бааз суурийг нэмэхийн төлөө л байгаа. Гэхдээ энэ бүх зүйлийн цаана хүний амьдралыг хэрхэн одоо өөрчилж илүү амьдралын чанартай болгох вэ гэдэг л асуудал. Гол асуудал, гол мега төсөл нь өөрөө энэ л байна. Тийм учраас өнөөдрийн бидний энэ баталж байгаа төслөл илүү урт хугацаанд тогтвортой ийм одоо боломжит худалдааг бид засгийн газар хооронд хийж байгаа тохиолдол учраас би тэгж хэлсэн. Ягаад гэвэл энэ 16 жилийн хугацаанд хэрэгжинэ. Одоо бид нар харж байгаа бид нар намрын чуулган дээр нүүрсний үн $170 байсан. Мөнхөд ийм байх юм шиг л бид энэ асуудал дээр их олон өнцгөөс хандж байсан. Одоо нүүрсний үн $70 болцсон байна. Хаврын чуулганаар. Нэг чуулганы дунд л дэлхий дээр олон үйл явдал болж байна. 4 сарын 2-наас эхлээд Америкийн нэгдсэн улс 25% татварыг бүх улсын машин дээр тавих гэж байна. Нийт одоо цахилгаан машины 62%-ыг манай урд хөрш одоо тийм ээ үйлдвэрлэдэг. Үүнээс болоод шок өгч байна. Гэхдээ мэдээж энэ $70 үн бас буцаж өгсөн. Тэгэхээр бид нар өслөө гэд нэг актер баярлаж зангаа буруулахгүй, буурлаа гэд нэг актер бачимдаж барьц алдахгүй. Энэ бол дэлхийн зах зээл дээр байдаг л бүтээгдэхүүн. Энэ манай Монгол улсын эдийн засгийн 90% бүрдүүлж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ өнөөдрийн гэрээ тогтвортой байх байдлаар тохиргоотой за тэгээ засгийн газар хоорондоо их хурлаар батлуулж байгаа гэдэг нь туйлын чухал зүйл юм аа. Туйлын чухал зүйл. Зөвхөн төмөр зам 70 жилийн дараа холбогдож байгаа гэхээс илүүтэйгээр энэ бол өөрөө манай Монгол улсын хувьд урт хугацааны ийм доктортой байдлын харилцан итгэлцэлээр тулгуурласан харилцан ашигтай ийм худалдааг бид нар одоо хөрш оронтойгоо хийж байгаа тохиолдол. За энэ гэрээний ард ямар асуудлууд шийдэгдэх вэ? Энэ гэрээ батлагдсанаар Оросын албаны улс бүгд найрамд хэдд ард улсдаа 3 улсын төслүүд хэрэгжиж эхлэх боломж бүрдэж байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар төмөр замын баруун зүүн коридорын төслүүдийг яриа хэлцээрийн түвшинд оруулнаа. Нэгүгээр хэлбэл шивээ хүрэн. За цэвэг дөржийн тован сайд нэмж хариулъя. За эдрот гишүүний асуултанд дэмж хариулъя. Манай их хурл 2024-28 онд ажиллах засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж өгсөн. Энэ хөтөлбөрийн амин сүнс нь 14 мега төсөл. Энэ 14 мега төслийн дотроос таны хэлснээр 4 мега төсөл бол одоо шийдвэрлэгдэх шатанд авъя. Өнөөдөр дөрөвдөх нь хилцээр сойрхон батлагдсанаар эхэлнэ. Энэ бол Эрдэнэ-Өрөнгийн усан цахилгаан станц, Орона групптэй байгуулах урааны хөрөнгө оруулалт, газрын тос боловсруулах үйлдвэр, гашуун сухад ганц модны хил холболтын асуудал гэдэг. За энэс цаашх одоо төслүүдээс хамгийн ойрхон байгаа нь бол үйлдвэр технологийн паркийн тухай хуулиар зэс айлуулах зохицолборын асуудал бол компани болоод тендер нь зарлагдах шатанда, гангийн зохицлоор бас төслийн нэгжийн шатанда, за мөн одоо нүүрс химийн зохицлоор Багнуурт, Кокс химийн зохицлбор 5 толгой дээр, за мөн одоо Жоншных гээд бор өндөрт гэсэн ийм байдлуудаар орж ирэхээр байгаа. Том төслүүдийн ард бас маш том эдийн засгийн үр өгөөжүүд явж байгаа гэдгийг бол одоо маш сайн ойлгож байгаа. Тийм ч учраас том төслүүдээ 14 мега төслийг бид ард түмэнж харж байна, маш амжилттай бас эхлүүлж байна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр миний асуусан асуултнаас тэр нөгөө 1072 хувьцаагаа 14-15 оны үед ер нь хизээч үр өгөөж нь мэдэхгүй тийм байх үед нь одоо борлуулсан одоо сая төгрөгийг 3 хуваагаад өгсөн олон ахмадууд одоо сум болгон дээрээс энэ асуудлыг ярьж байгаа. Сайн хувьцаа гэж ингэж нэрлээд худалдаа тавьсан. Одоо тухайн үедээ зардсан чинь өнөөдөр тэр хувьцаа маань 60 мянган төгрөгөөр эхэлж исэн бол өнөөдрийн жилд 350 болж өсчөөд байгаа. Тэгэхээр хувьцаагаа бид эргүүлээд одоо бидэнд боломж олгооч гэдэг зүйлийг
Ялангуяа ахмадууд бол одоо энэ саяны явсан уулзалт болгон дээр бидэнд ярьж байгаа маа. Тэгэхээр энэ ямар хуу шатанд байх юм бэ гэж асууж байгаа. За цэвэг доржийн товаан сайд хариулах уу? Тэ энэ нөгөө 10 жилийн өмнөх л одоо сайн хөвцөө гэж гарч зарсан. Зарсан нь яах вэ? Зараагүй нь яах вэ? Зарц нь одоо буцааж авч болох уу гэдэг их олон хэмжээ асуудал гараад. Өнгөрсөн жил 1 сарын 7-ны улсын их хурлаар энэ асуудал ороод улсын их хурлаар дэмжигдээгүй унсан л та. За товаан сайд хариулт өгье. За 2016 онд болсон процесс иргэн болгонд 1072 хувьцаа одоо ноогдож байгаа. Тухайн үед одоо 3 сарын 31-ээс өмнө төрсөн хүүхдүүдгээд энэ дээр тухайн засгийн газраас шийдвэр гаргаад энэ 1072 хувьцааны 300 ширхэг хувьцааг одоо нэрлсэн үнээр нь сайн дурын үндсэн дээр борлуулах юм боломжтой одоо ийм одоо зүйл шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу миний санаж байгаагаар нэг сая 400 гаруй мянган иргэн маань өөрийнхөө 1072 хувьцаанаас 300 ширхэг хувьцааг 300 гаруй ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр 100 мянган төгрөгөөр 3 хувааж ийм харилцсан асуудал байгаа. Энэ асуудлыг та ярьж байна. Тэгэхээр энэ одоо борлуулсан асуудал бол иргэдээсээ асуугаад сайн дураараа би энэ хувьцаагаа бэлэн мөнгөөр засгийн газартаа зарья гэсэн шийдвэр гаргасан. За энэ асуудал товаан сайд наривчлсан ер нь мэдээлэл цуглуулаа бас засаг дээр яриад тэгээд яах талаараа бас эргээд их хурлд танилцуулах нь зүйтэй байх. Давхарцсан тоогоор 300 орчим мянган иргэн байгаа шүү. Хувьцаагаа бүтнээр болон хэсэгчил зарсан. Оюутнууд 500 мянгаыг, төрийн албаагчид 300 мянгаыг, зарим ахмадууд 1072-оо бүтнээр нь зарцсан байгаа юм. Тэгэхээр энэ асуудал үндсэндээ яаж шийдэгдэх юм гэдэг дээр бас эргээд танилцуулах нь зүйтэй байх.